Судлаасаа босон зогсё.
Өргөлийн цагт орцгоё. Тэгээд 11 болоод өрсөлдөлийн зурсгалын өргөлийг өстө өргөцгөө эзнээ. Sound
Яг өдрөө сайн бацгаана уу? Эсний өдрийн мэнд хүргэе. За тэгээд зарлал байгаа. За удахгүй бид нэр ямар гоёштай мэдээ сонсгож байгаа лээ. За Христ мэндэлсэн баяр тийм ээ. Христ бидний төлөө ирсэн. За энийг бид нэр жил болгон тэмдэглэдэг. Гэхдээ үнэхээр бид нэр жил болгон тэмдэглэхөөс аргагүй баярт мэдээ тийм ээ. Хүн төрөлхтөн гэсэн хамгийн баярт мэдээ бол энэ л байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр энэ баярыг бид нэр тэмдэглэдэг байгаа. За тэгээд баяр маань 12 сарын 21-нд болно. За 12 сарын 21-нд 9:30 гэж бүгдээрээ ер нь ирсэн байгаарэ гэж одоо сануулж байна. За тэгээд энэ удаа бид хэд баяраа яг ямар шугам маягтай тэмдэглэх вэ гэхээр өмнө нь ингээд нөгөө чуулганаас одоо төрүүчийн тэрний өмнөхтэй эрентэр тийм нөгөө шууд ингээд бэлэн хоолон захиалал ингээд бас баяраа тэмдэглэж дуусаад гоё хооллол байсан шүү дээ тийм. Тэгэхээр хөтөлбөр үйл ажиллагаа юмнууд бол одоо бэлцээр байгаа. Магтаалынхан маань яг л тийм баярын өдөр бурханд алдрыг өргөхөөр тийм магтаалын баг маань маш шаргуу бэлдэж байгаа. За тэгээд залуучууд, хүүхдийн зулаан, өсвөр гэлтэй бас багууд болоод тэр өдөр бас тодорхой хэмжээний мэдчилгээтэй байя гэж ярьсан. Тэгээд одоос тэр бэлдэж байгаа гэж бодож байна. Хүүхдийн цуглааны одоо ч гэсэн ингэж бэлдэж байна. За тэгээд энэ жил яах вэ гэхээр бүгдээрээ яг нөгөө энэ баяраа хүн болгоо ингэж нөгөө оролцоотой тий жижигэн зүйлч гэсэн ингэж хийж ирээд хойно ингэж нөгөө баярын ширээ засахад хүн болгоо өөрсдөө гэрээсээ ямар нэгэн чадах зүйлээ бэлдэж ирүүл яасан юм бэ гэдэг саналтай байна. Ямар вэ? Окей. За нэлээд хүн ингэж оргоо оргиж юм тий. Тэгээ би юу чаддгийг тий би одоо хоол хийж чадах юм уу? Би салат хийж чадах юм уу? Би ундаа авчирч чадах юм уу? Би жимсний салат хийж ирнэ гэдэг юм уу те? Юу хийж ирмэн? Гой куки хийгээд ирээч гэдэг юм уу те? Хүн бол өөрсдийнхөө ингээд нөгөө чаддаг зүйлсүүдийг хийж ирээд ширээгээ засаад тэгээ бүгдээрээ хамтдаа баяраа тэмдэглэе гэж уриалмаар байгаа. За энийг тэгээд баярынхаа яг энэ 21-ний 9:30-д эхлэх учраас бүгдээрээ гоё ёслолын те хүндэтгэлийн эзэн бурхандаа бид нар тэ талархсан, баярлсан, дугуйчтай баяр тэмдэглэх учраас гоё болоод ирээрээ гэж уриалж байна. За тэгээд бас чуулгандаа сүүлийн үед бас ирэхгүй байгаа хүмүүс рүүгээ залгаарай, хэлээрээ тэ аль болохоор бүгдээрээ яг энэ баярт маш олон хүмүүс тэ одоо ирэхгүй байгаа нэлээд бас найз нөхдүүд маань харагдаад байгаа шүү дээ тэ. Тэдрийгээ бас санаад, уцтаад, хэлээд, ураад за тэгээ энэ өдөр хамгийн бас чухал зүйл нь юу гэхээр гэр бүлийнхнийгээ найз нөхдүүдээ тэ шинээр чуулганд авчирмаар байгаа хүмүүстэй бас урилга тэ хилээд ураад авчраасаа гэж хүсэж байна. Энэ бол ер нь гэр бүлээрээ тэ итгэгч бид нар итгэлийн гэр бүлээрээ за дээрэс нь шинэ хүмүүст ч гэсэн эзэн Есүс мэндэлсэн ийм баяр байдаг юм аа гэдгийг бас үзүүлэх. Тэр өдөр бас бид нар тодорхой хэмжээгээр тэ мессеж маань Христтэй холбоотой төрөлттэй холбоотой маш чухал тийм мессежүүд өгөгддөг. Тэгээд эзний гэрчлэг бас боломжтой тийм баяр байгаа шүү. За тэгээ хоёр дахь зүйл нь болохоор 21-нд бид нар баяраа тэмдэглэжээд 22, 23, 24-нд ямар байгаа вэ гэхээр манай чуулганы итгэгчид одоо 25-наас өмнө гэрийнхэндээ буюу нөгөө дүүнэртээ, хүүхдүүддээ, ачцээдээ бэлэг өгүүлмээр байна гэдэг төгсөлттэй байдаг байхгүй. Тэгэхээр манай чуулганы залуучууд гоё ингээд нөгөө дүрд хуураад гоё гитартай дуулаад тий Merry Christmas гэж тий гоё мэдлэгээ өгөөд ороод ингээд нөгөө бэлэг өгдөг байхгүй.
Тэгэхээр яг тийм хүсэлтэй байгаа гэр бүлүүд байвал бүртгүүлээрээ. За тэгээд бэлгээ өөрсдөө бэлдэнэ. Бэлдээд одоо тэдэн сарын тэдний одоо энэ 3 өдрийн орой л амжина. Бусад өдөр бол ингээд 25-ны орой өдөр чинь гэр бүлээрээ өөрсдөө бас ингээд те тэмдэглэх учраас амжихгүй. Тэгэхээр 21-нд баяраа тэмдэглчээд 21-нд авчирч өгч болно. За тэрнээс өмнөх 7 хоногудад бас тэн сайн эсвэл зарим өдрүүд ингээд авчирч өгч болно. Тэгээд нөгөө нэрийг бичээд за хэдний орой вэ? Ер нь ихэнхдээ л оройн цагаар очих байх. Өдрийн цагаар бол амжихгүй. Манай залуучууд өөрсдөө хичээл сургуультай ажилтаа учраас тэр оройн цагаар гэрээр бас юм хөргөлтүүдийнэ. Өмнө нь тэгж явж исэн. Тэр ингээд айгүй хүүхдийн цуглаанд бас зарим тэ хүүхдүүд чуулганд ирэх тэр үндэс болсон байхгүй юу? Ямар гоё цуглаанаас тэ ингээд ирж байна гэж баярлж байсан. Айгүй тийм дурсамжтай байд юм байлээ. Тэгэхээр энийг бас үнэртэй байж болно. Заавал аав ээж нь итгэж мич гэсэн бидүүдээ ингээд бэлэг бэлтүүлээд өгүүлмээр байна гэд. Тэгэхээр бас чуулганыхан маань очиход бас ийм байд юм байна гэ гэрийнхэн ч бас харах боломжтой байхгүй. Тэгээд дүүнэрээ гоё баярлуулъя те. За хүүхдүүдэд баярлуулъя, ачсэнэрээ баярлуулъя гэж байгаа хүмүүс бас бүртгүүлж болно шүү. За тэгээд чуулганд маань 3 зүйл явсаар байгаа те. Ямар 3 зүйл нэлээ? Чимээгүй цаг, библи уншлаг, өглөөний залбирал явсаар байгаа. 2 дахь 4 дахь өдөр болгон өглөө 6:30-аас 503 тоотод те өглөөний залбирал болж байгаа. За тэгээд анхаарал тавьсан баярлаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Эсний өдрийн мэндийг хүргье. За нөгөө нэлээд дип доонод болсон чи бүгдээр ингээ амар ингээ чимээгүй болоо тий. Ийм болцсон байж манайхан тий. Яасан бэ? Бүр надтай ч ярих сөхөөг болцсон юм тий. За тэгээд өнөөдөр энэ газар дээр та бүхэнд бас ахиад уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд чуулганд тавтай морил тий зам зах чуулганы үе талаа бид бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. Тийм учраас та ямар ч үед ямар ч нөхцөл байдалд байсан тий ханасч байсан хамаагүй та цуглаанаа зориод ирдэг байгаасаа гэж хүсэж байна. Амен. За тэгээ бүгдээ Есүсний үгийн цаг руу орцгоё. Хамтдаа бүгдээ залбираад тэг өнөөдрийн үгийн цагийг бүгдээ эхлүүлцгээе. Гайхамшигтай агуу Бурхны эзэм таньдаа баярлалаа. Эзэн тэгээд энэ өдөр бид дахин таны өмнө ирээд сууж байна. Тэгээд таны өмнө сууж байхад эзэн та үнэхээр өөрийн ариун сүнсээр, өөрийн амьд үгээр, өөрийн хүч чадлаар та бас бидний дунд ажиллаж өгч байгааг сууж байна. Эзэн тэгээд үнэхээр энэ цаг мөчийг бид зөвхөн таны өрхийг хүсэж байна. Бид тантай уулзаж, тантай ярилцаж, тантай нөхөрлөж бас үнэхээр танаар өрөөгдсөн цаг мөч байхад туслаж байгааг сууж байна. Энд байгаа хүн болгоны дээр эзэн таны ариун сүнсний хүсэл дүүрэн байгальтгаа гэж Есүс нэрээр гуйж байна. Амен. За тэгэхээр цаг хугацаа тэ ээлжилд гэрээ ээлжлээл явдгаараа яваал ингээд явсаар байгаа. За тэгээд 1 сараас эхлээд ингээ 12 сар болдог. Тэгээ 12 сар болгонгод биднэрт юу бодогддгоо гэхээр энийг бид түр зүр унтраач байна. 12 сар болгонгод биднэрт юу бодогддгоо гэхээр ялцчгүй юу лээ? Крисмас баяр биднэрт бодогддог байгаа. Тэгээд яг хоо энд байгаа олон хүмүүстэй Крисмас баярыг янз бүрийн байдлаар мэдэрсэн, авсан, ойлгосон тийм хүмүүс байгаа. Тэгээд Крисмас баярын утга учир бол Есүс Христ энэ дэлхий дээр мэндэлсэн тэр өдрийг бид нэр баярлан хөөрн тэмдэглэж байгаа тэр өдөр. Энэ дэлхий дээр хүн төрлөختөнд итгэл найдвар болж ирсэн Есүс Христ тий түүний төрснийг бид нэр баяртайгаар зарлан тунхаглаж байгаа тэр хэсэг байна. Энэ үгийг бид нэр 12 сард тий жил болгоны 12 сард бид нэр байнга сонсдог. Тий нэг үгийг бид нэр байнга сонсох үед тухайн зүйлээ хүмүүс тухайн зүйлдээ дасал болоод тий тухайн зүйлийг зүгээр л нэг байдаг нэг хийж өнгөрүүлдэг нэг хэсэг болгоод амьдралын нэг хэсэг болгоод явчихдаг. Гэхдээ энэ өдөр болгон энэ цаг мөч болгон те бид нэр
үргэж шин байдаг байгаасаа хүсэж байгаа. Бурхан өөрийн хүүг энэ дэлхий дээр хэрхэн илгээсэн бэ? Ямар гайхамшигтай үйл явдлууд энэ дунд бий болсон бэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгээ 12 сар болонгод бид бүхний ихэнхийнхэн дотор за Крисмас баярыг магадгүй мэддэггүй байсан байж болно, тийм үү? Тэгтэл ихэнхийнхэн дотор юу байдаг вүлээ? За шинэ жил, тийм шинэ жил болонгод яадгүй энэ тэнд ингээл янз бүрийн чимэглэлүүд, янз бүрийн юмнууд гарч ирж байгаа. Бас шинэ жилээр хүмүүс бие биендээ бэлэг өгдөг. Онцгой яадгүй хүүхдүүдэд бид нар бэлэг өгдөг, тийм тэгэл ямар бэлэг авах бол гээл бид нар ингээл догдолж хүлээгээл, тийм ээж аав нь ямар бэлэг биднэрт өгөх болоо гээл хүлээдэг ба. Тэгээ бүр ингээд бэлгээ бүр ингээд төсөөлөл бодоол, тийм түүнийг авахын тулд бүр ингээд бүр хэдэн сарын өмнөөс бүр ингээд боддог. Тэгээ манай баг хуу бэлгэнд айгүйх дуртай л да. Тэгэл яа тийм ингээл төрсөн өдөр ингээл болоод дууссан штэ. 5 сарын 5-нд тахгүй. Төрсөн өдөр нь болоод төрсөн өдрөөрөө гоё бэлэг аваад тэгэл маргааш нь. За одоо миний дараа жилийн төрсөн өдөр тэгж ярьжсэн тохиолдол байгаа. Тэгээд тэрүүгээр би ямар бэлэг авах вэ гэл те. Хүүхдийн баяраар ямар бэлэг авах вэ? Тэгээд төрсөн өдрөөр ямар бэлэг авах вэ? Шинэ жилээр ямар бэлэг авах вэ? Тэ. Одоо Крисмас баяр гэдэг чинь бас нэг өөр баяр юм байна. Тэгэхээр Крисмас баяраар ямар бэлэг авах вэ гэл ингээл нөгөө нэг баяр болгоноор бэлэг авах гал ингээл хүсэж байгаа. Тэгдэг үү? Тэгээд одоо нөгөөдөл чи яасан 16-наас хүрээл ингээл нөгөө нэг хүүхдийн тооноос асагдаал тий эхэлж байгаа. Тэгэл жоохон тэр үедээ жоохон тилтрээл тий ингээл ингээл юмнаас асагддаг болчтой юм бэ ч гээл тий. Тэгээ сүулдэ ингээл нэг 20 гараал юм. За одоо ч би ямар гэл тоох байлаа тий юм лээ. Тий тоох байлаа хэлж байгаа. Бэлэг гэл тоохгүй гэл явж байгаа хог. За тэгэл яг нөгөө хүний амьдралын мөчлөгийн талаар би танартай уулзаад байгаа. Тэгэл яадаг вэ? 20 гараад ингээл хүнтэй гэрлээл тий хүүхэдтэй болоод тэнгууд нөгөө хүүхэдтэй бэлэг өгнө гээл тий. За хүүхэдтэй ямар бэлэг өгөх вэ гээл нөгөөдөл чи ингээд бодож эхэлж байгаа байхгүй. Тэ ямар бэлэг өгөх вэ? Энэ жил ямар бэлэг өгөх вэ тий? Эхний үед бол өнөрөө хөвтөр бол дандаа ингээл хүүхдүүдийн хүсэж байгаа биш өөрсдийнхээ хэрэгцээтэй тий хүүхдүүдтэй тий тийм бэлгүүдийг өгчдөг байсан байгаа байхгүй юу? Та нар тийм бэлэг авчихсан тий? Тий одоо юу гэдэг жишээ нь ингээд яг нөгөө одоо би яг ингээд мантахыг бодоод байгаа байхгүй. Нэг Крисмас хоёроор бид мантахад памперс хөдөлж ирсэн байлээ. Тэ бэлгэн гэдэг байгаа байхгүй тий. Тэгтэл ч одоо нөгөө нэг яг өөрөө аваад баярлах уу эсвэл ээж аав нь хүүхдээ юм аа. Юм ингээд гүйцэж өгснөө баярлах уу гэдэг тий. Ийм хэсэг байгаа байхгүй. Тэ. За тэгэхээр ингээд нөгөө бэлгэний маань тий одоо юу гэдэг төр төрх тий ямар байх вэ гэдэг чи одоо энэчээс ингээд гарч ирж байгаа байхгүй. За тэгээд жоохон ингээд ухаан ороод эхлэнгүүд нь за одоо хүүхд маань яг юу хүсэж байгаа бол юу мөрөөдөж байгаа бол тий нэг талаас нь юу гэдэг ингээд одоо бид нэг ингээд яг ээж аав хүнийхээ хувьд эцэг хүнийхээ хувьд нөгөө хүүхдтэй яг уу яг юу хэрэгтэй бол за энэ одоо ийм шал хэрэгцээгүй маар яадаг юм гэл тий ингээд бодох тохиолдол байна. Нөгөө талдаа заримдаа бид хоёр ингээ эрс гаргадаг шийдвэр бол тий. За биднэрт ямар ч хэрэгцээгүй сонирн байсан байж хамаагүй тий. Гэхдээ яг хүсэж байгаа юмыг нь авч өгье. Тэг юм эсвэл ч гэсэн ингээ гарч ирж байгаа. За ингээ яасан нөгөө бэлгэний маань одоо юу гэдэг төр янз бүрийн юмнууд ингээ өөрчлөгдөөл авч байгаа хүний хувьд ч өгж байгаа хүний хувьд ч тий энэ зүйл маань байнга гэж өөрчлөгдөж идэг. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тий янз бүр болж идэг гэсэн. За ийм зүйлүүд та нарт бүгдээр нь тохиолдсон уу? Тохиолдсон тий. Тэгэхээр энэ бол одоо Крисмас баяраар ер нь нийтлэг болдог ийм зүйл байна. За тэгвэл Есүс төгсөн бэлгэний талаар бүгдээр хамтдаа харцгаая л да. Матай номын 2-р бүлгийг бүгдээрээ нээцгээе. Матай номын 2-ын 1-ээс 11-р эшлэлийг бүгдээр хамтдаа үзэх байна. За бүгдээр нээсэн үү?
За би энэчнээс уншия. Херод хааны өдрүүдэд Юдэн Бэтлехэм хотно Есүсийг төрсний дараа дорн зүгээс мэргэд Иерусалимд хурж ирээд саяхан мэндэлсэн Юдэн хаан бай. Бид зүүнтэй түүний одыг хараад түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод төгшиж гин. Бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулад Христ хаан төрөх ёстойг тэр лавлжээ. Тэд түнд Юдэн Бэтлехемд учир нь иш үзүүлэгчийн бичснээр Юда нутгийн Бэтлехэм Юдагийн дээдсийн дунд чи огтхонч дорд бус. Ард түмэн болох Израилийг хариулах удирдагч чамаас гарах болно гэсэн гэж хариулв. Херод мэрэгдийг нууцаар дуудаж од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. Тэр тэднийг Бэтлехэм рүү явуулж яв. Тэр хүүхдийг сайтархаа. Олмогцоо надад мэдэгдэгтэн. Би бас очиж түүнд мөргөн гэлээ. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтэн. Тэгтэл зүүнтэй тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. Тэд одыг хараад үлэмж баяр хөөрөөр бэлхав. Тэгээд гэрт орж их Мариагийн хамт буй хүүхдийг хараад сүгдэн түүнд мөргөж Эрдэнэсийн хайрцгаа нэгээд алт гүгэл мэрийг бэлэг болгон өргөвөө. Амен. Тэгэхээр Есүст бэлэг өгж байгаа нэг хэдэн хүмүүсийн талаар энэ гарч байгаа. Энэ хүмүүс маань ямар хүмүүс байсан гэж байна? Мэргэд байсан гэж байна. Тэ? За Есүсийг хайж ирж байгаа энэ дүр зургийг ингээд харах юм бол энэ хүмүүс ер нь бол нэлээд эртнээс тэ энэ зүйлийг бүр уншиж мэдээд судлаад ойлгочихсон байсан юм хүмүүс байна. Тэгээ яасан? Энэ хүмүүс бас евдээ хүн бас биш байгаа. Евдээ хүмүүс биш. Дорны мэргэд гэж байгаа. Дорноос ирсэн хэдэн мэргэд. За энэ хүмүүс өөр газраас Есүсийг хайгаад ирж байгаа талаар гарч ирж байгаа. Тэгээд мэдээж тухайн нутагт байгаа хамгийн эрх мэдэлтэй хүн болох хаан дээр нь явж очиж байгаа. За хаан дээр нь яваад очиод асуусан чинь нөгөөдөл чинь яадгүй. Юдэчүүд өөрсдөө яг энэ талаараа мэдж байгаа мөртлөөсөө тоогоогүй байсан талаар гарч ирж байгаа байхгүй. Мэргэд ирээд нөгөө хаан дээр ирээд асуусан чинь нөгөө хүмүүс чинь сандралцсан гэж байгаа юм зү. Сандралдаа тэгэнгүүтээ хүү чи юу болоод байна те? Юу хаан бэ? Нөгөө хэрэг хүртэл чи ингээд нөгөө өөрсдийнх нь тахилч нараас те асууж байгаа байхгүй. Тэгээд ухаад судлаад мэдсэн чинь Библиэлд иш үзүүлэн гараад ирсэн. За ямар ч байсан Бэтлехемд юм байна гэдэг талаар ярьж байгаа. Тэгэхдээ Бэтлехемд яг хаана очих юм бэ гэдгийг энэ хүмүүс мэдэхгүй байна. Тэнгүүд Херод хаан яасан бэ? Нөгөө мэрэгдийг за та нар яваад олоод мэдчихээрээ. Тэгээ надад буцаж ирж хэлээрэй гэж хэлж байгаа. Ингээд нөгөө хүмүүс чинь гараад дахиад яасан? Хайж байгаа талаар гарч ирж байгаа. Дахиад хайгаад яг тэр иш үзүүлэхийн дагуу явсан газараа олоод очиж байгаа. Ингээд олоод очих үедээ нөгөө хүмүүс маань яг нөгөө иш үзүүлэхэн дээр байсан өөрсдийнх нь уншиж судалснаар байсны дагуу тухайн хүнээ олсон. Тэр нэмлээ Есүсийг олсон. Ингээд Есүстэй уулзаад нөгөө хүмүүс маань бэлэг өгч байгаа.
Юу өгсөн гэж байна? Алт, гүгэл, мир гэдэг 3 зүйлийг бэлэг болгож өгсөн. Тэгэхээр алтаар юуг илэрхийлж байгаа вэ гэхээр алт бол яадгүй үнэтэй металл шүү дээ. Үнэтэй металл учраас түүгээр эрх мэдлийг илэрхийлж байгаа. Алттай хүн эрх мэдэлтэй байна гэсэн үг. Хэр их алттай байна? Тэр хэмжээгээр энэ хүн тийм эрх мэдэлтэй байна гэсэн. Алтаар хүмүүс гойдог, алтаар хүмүүс арилжаа намаа хийдэг. Тийм учраас эртний хаадууд яадаг байсан бохоо? Алтан тэтм хийдэг байсан бохоо. Эрх мэдлийн илэрхийлэл болгож. Хаан хүмүүс титэм өмсдөг. Тэгээ нөгөө титмийг нь алтаар хийж байгаа. Тийм учраас нөгөө хаадууд чинь яг уу титмээрээ уралдаж байгаа байхгүй. Хин хамгийн гоё титэмтэй, хин хамгийн үнэтэй титэмтэй вэ гэдгийг харуулж байгаа, гайхуулж байгаа. Мэргэд харсан иш үзүүлгийнхэн дагуу, ойлгосон иш үзүүлгийнхэн дагуу Есүс дээр ирээд алтыг бэлгэлж байгаа. Түүний эрх мэдлийг тэр хүмүүс хүлээн зөвшөөрч өгч байгаа талаар гарч ирж байгаа. Google юу вэ гэхээр энэ бол англиун үнэртэй тийм ургамал байна. Утлаг гэдэг. Тэгээд майхан сүмд бид нар харах юм бол тийчээ майхан сүмийн ариун газар тийчээ утлагын сав байдаг. Түүнд англиун үнэртнийг уугуулдаг. Энэ англиун үнэр эсний өмнө тааламжтай гэж гарч ирж байгаа. Ром номын 12-ийн 1-2 дугаар эшлэлээр гэж өгдөг лээ. Өөрсдийн бие амьд ариун дахил болгон эзэн дөргөөрэй гэж. Англиун үнэртэн болгож өргөж байгаа талаар гарч ирж байгаа. Энүүгээр дамжуулаад хүмүүс юуг илэрхийлдэг вэ гэхээр Бурхантай харилцах харилцаа. Энэ англиун үнэртэн бол Бурханд очиж байгаа залбирал. Миний амнаас гарч байгаа үг, миний амьдрал ийм л англиун байх гэдэг талаар гарч ирж байгаа. Бурханы өмнө тааламжтай байх талаар, Бурханд таацуулан, Бурханд нийцүүлэн амьдрах талаар энэ гарч ирж байгаа. Бүх зүйл Есүс Христэд таацуулагдах ёстой, нийцэгдэх ёстой, Есүстэй уулзах ёстой гэдэг утгыг энэ илэрхийлж харуулж байгаа. За мир гэдэг зүйлийн талаар хараад үзсэн чинь мир нь давирхай байгаа. Бас маш их гашуун гэж хэлж байгаа. Тэгээ үүгээр юуг илэрхийлсэн бэ гэсэн чинь Есүсийн үхэл амьдлалтыг илэрхийлж байгаа. Энэ нь яадгүй нөгөө нэг зандан шуулах гэдэг тэр үйл явцад ашиглагддаг. Түүнийг муудахгүй гэдэг нөгөө ингээд дээр үед чинь нөгөө майлангаар ингээд хүнийг ороогоод гадна талаар нь мирээр түрхээд тэгээд хатан бошинд тавьдаг байсан. Оршуулгын ёсолд нэгсэндөө хэрэгэлдэг байсан гэсэн. Тэр зөвгөнлийг бас гүйцэлдүүлэхэд бол биелүүлэхэд бол Есүс энэ зүйлийг бас амсах юмаа гэдгийг илэрхийлж энэ зүйлийг өгсөн. Эндээс харах юм бол энэ гурван зүйл гуруула утга учиртай. Энэ хүмүүс энэ зүйлсүүдийг бэлтгэж авчирсан байна. Энэ хүмүүс зүгээр л Есүсийг
явж байгаа л та тэнд нэг ийм сонирхолтой юм байлээ. Юм болох юм байна. Тэ? Тэнд ийм хүн гарч ирэх юм байна. Бүгдээрээ зүгээр очиод уулзчихъя гэж гарч ирээгүй байгаа байхгүй. Энэ хүмүүс өөрсдийнх нь нутгаас гарахтаа л яасан байна. Саяны зүйлсүүдийг аваад гарсан байгаа байхгүй. Бэлдээд гарсан гэсэн үг. Тухайн зүйлийг мэдчихсэн гэсэн үг. Тэ? Хин дээр очихоо мэдчихсэн. Юу болох вэ гэдгийг мэдчихсэн. Иш үзүүлэлтийг зөвгнөл хэрхэн биелэх вэ гэдгийг бас мэдчихсэн гэсэн үг. Ингээд нөгөө хүмүүс маань тухайн гурван зүйлсүүдийг аваад Есүс дээр очиод Есүст өгч байгаа байхгүй. Тохиолдлын зүйл биш. Тэгэхээр өнөөдөр бид нар тэгвэл эндээс юуг харж болох юм? Өнөөдөр бид эндээс юуг сурч болох вэ? Бид нар түрүүн бэлэгний талаар ярьсан. Тэ янз бүрийн бэлэг өгөх туршлага, авах туршлага, тэ ямар зүйл нь сонирхолтой, ямар зүйл нь сонирхолгүй байсан талаар гарч ирж байгаа. Би өөрийнхөө хүссэн зүйлийг өгөөд байна уу? Эсвэл тухайн хүний хүсэж байгаа зүйлийг өгж байна уу? Гэдэг хоёрын хооронд маш том ялгаа байна. Бид бүгдээрээ Есүстэй уулзсан. Бид бүгдээрээ итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс. Харин та Есүст юуг өгж, та Есүст юуг бэлдэж, та Есүст юуг зориулж явж байна? 12 сар болонгод хүмүүс ерөнхийдөө дүгндэг. Тэ? Одоо бүтэн жил маань юу болчихов? Тэгээд байгууллагууд бол ингээд дүгнэнгүүтээ яадгүй нэг нэгэндээ шагнал гардуулаад өгдөг. Тэ? Чи ингэж сайн ажиллаа, чи ийм сайн хийлээ. Тэ? Амжилт бүтээлээ дүгнж байгаа талаар. Яг үүнтэй адилхан бид нар ч гэсэн өөрсдийнх амьдралыг дүгнж эргцүүлэн бодож харах тэр цаг маань бидний өмнө ирж байна. Крисмас баяраар бүгдээрээ зүгээр л нэг сайхан баяр тэмдэглэл тэ хөнгөн хийсвэр өнгөрөх биш. Харин үнэхээр яг энэ цаг үед Есүс энэ дэлхий дээр найдвар болж ирсэн тэр итгэл найдварыг бодохдоо бүгдээрээ эзний өмнө ирээд нухацтайгаар сууцгаая. Бүтэн жилийн хугацаанд та яаж амьдэрсэн бэ? Энэ мэргэд тэ Есүсийн өмнө ирэхийн тулд өмнө нь энэ зүйлсүүдийг аль хэдийн бэлтчихсэн байсан. Тэгээд энэ аялалд гарсан, тэгээд тухайн зүйлсүүдээ цаг нь болоход Есүст өгсөн. Яг үүнтэй адилхан бид нар юуг бэлдэж яваад юуг бид нар эзний өмнө авчирч өгөх вэ? 12 сар болж байна. Крисмсийн өдөр та энэ талаар бодож үзэх. Тийм цаг гаргасаа өсөж байна. Бурхан минь миний төлөө мэдсэн итгэл найдвар болж ирсэн танд баярлалаа. Гэхдээ би танд ийм зүйлсүүдийг өргөё. Алт буюу бүх эрх мэдлийг та Есүст өгч чадчихна. Таны амьдралд байгаа хамгийн үнцэнтэй, таны амьдралыг удирдах байгаа тэр эрх мэдэл Есүсээр удирдуулагдаж байна. Тэр алтыг өгсөн шиг эрх мэдлээ бүгдээрээ Есүс Бурханд амьдралынхан тэр эрх мэдлийг өгч чадж байна. Тэр гүглийг өргөсөн шиг таны амьдрал Есүсийн өмнө тэр анхлын утлаг мэт болох тийм амьдралаар тэр анхлын утлаг байнга өгж байдаг шиг таны Бурхантай харилцаа тийхүү тасралтгүй үргэлжилсэн энэ харилцааг та өргөж чадж байна.
хүнд хэцүү байдлуудыг даван туулж бидний амьдралд тохиолдож байгаа аливаа бэрхшээлүүдийг итгэл дотроо та шийдвэрлэж тэр ялалтуудыг та эзэнд өргөж чадж байна уу? Яг л мэр шиг. Маш гашуун үнэртэй гэж хэлж байгаа. Христэд итгэх үед, христчин хүний амьдралаар амьдрах үед бидний амьдрал тэр чигээрээ гой сайхан болно гэв. Харин бидний өмнө ирэх зовлон бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах вэ гэдэг арга замууд эзэн бидэнд өгдөг. Яг л ийм ялалтуудыг та эзэнд өргөж чадчихна уу? Крисмас баяраар та эзэнд ямар бэлэг өгөх гэж байна? Бид нэр найзуудтай, бид нэр дүүнэртэй, бид нэр ээжтэй, аавтай мэдхгүй бусад хүмүүст бид нэр янз бүрийн гоё бэлгүүдийг бид нэр бэлдэж өгөх бах. Гэхдээ та яг Есүст юуг бэлдэж өгөх гэж байна? Та Есүст юуг зориулах гэж байна? Энэ хүмүүс Есүстэй уулзаад баяр хөөрөөр дүүрээд тэгээд тэр зүйлээ өгсөн шиг Крисмас баярын өдөр та бас л яг л ийм баяр хөөртэй зүрхтгэлээр эзэнд өөрийнхөө бэлгийг өгөөсэй өсөж байна. Таны зориулах бэлэг эзний өмнө сонирхолтой байх бол хүн болгон өөрөөр амьдралтай, хүн болгон гэхдээ өгөх бэлэг нь ижлэн байж болно. Та өөрийнхөө амьдралын эрх мэдлийг тэр хаанчлалыг Есүст бүрэн зориулсан уу? Би өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах, өөрийнхөө хүслийн дагуу явж байгаа юм биш үстэй. Энэ Крисмас баяраар та өөрийгөө эзэн бүрэн өгөөсэй өсөж байна. Өөрийнхөө амьдралыг бүрэн зориулахаар шийдээсэй өсөж байна. Ийм зориултыг бүгдээр эзэн өргөцгөө гэсэн. Бурхантай харилцаа чинь бүрэн эзний өмнө эзнээс хамааралтай байдаг байгаас. Ялал тантай үргэлж хамт байдаг байгаас гэсэн чинь. Бид нар бүгдээрээ мэрэгэн амьдрах боломжтой. Бусдаас суралцах чинь үргэлж мэрэгэн байдаг. Энэ мэрэгэн хүмүүс Есүс хэн бэ гэдгийг уншаад ойлгоод мэдсэн учраас тухайн зүйлсүүдэд бэлдээд авчираад өргөж байгаа юм. Яг үүнтэй адилхан бүгдээрээ эзний үгийг байнга судалж, түүнийг ойлгож, түүнийхэн дагуу амьдарч, түүнийхэн дагуу эзэнд зориулцгаая гэсэн. Өөрийн хүслээр биш, эзний хүслээр амьдарч сурцгаая. Амен. Хамтаа бүгдээрээ залбирцгаая. Гайхамшигтай Бурхан эзэн бид танд талархлыг өргөж байна. Эзэн өнөөдөр өчигдөр сул дорой биднийг та өөртөө сонгож бидэнд өөрийн итгэл найдварыг ойлгуулсан танд талархъя. Эзэн харин өргөжлүүлэн таны замаар алхаж, өргөжлүүлэн танд тааламжт байхад та туслаач. Та биднийг удирдах өгөөж өгдөн сууж байна. Эзэн тэр мэрэгэн хүмүүсийн өргөсөн шиг бид бас амьдралдаа ухаалаг байж таны хүслийн дагуу танд зориулж танд өргөж чадхад та туслаач. Их эзэн бидний амьдралыг та удирдах жолоодж өгөөрэй. Бид бүхнийгээ танд өргөж байна. Энэ Крисмас баяраар үнэхээр бид өөрсдөө танд бүрэн зориулахыг хүсэж байна. Танд өргөж Есүс таны нэрээр залбирч байна.
Есүсний үнээр залбирлын цаг гаргацгаая. Есүсний үнээр залбирцгаая. Тэр хүний бүрийг эзэн сонсох учраас та хамтдаа тэр залбирлыг, талархлыг тэр хайрт эзэндээ өргөцгөөе.
Одоо биднийг аварсан Есүс Христийн гайхамшигт нэгүсэл Бурхан Аавын төгс хайр ариун сүнсний эв нэгдэл энэ газар байгаа хүн болгоны дээр таны арт түмний дээр өдгөөгөөс үрд мөхөд байгуултугай. Намаас нэг хамт гад байгаа.